СМ-ийн дээд түвшний уулзалтыг өгсөн 9 арга хэмжээний эхнийх нь эх сард Монгол улсад зохион байгуулагдах юм а. Тухайлбал Аз Европын парламентын түншлэлийн 9 дугаар уулзалтыг эх сарын 21-22-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулна. Уулзалтанд өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцохоор бүртгүүлсэн байна. Гэхдээ нийтдээ 250 гаруй төлөөлөгч ирэх болов гэсэн тооцоо байгаа талаар Улсын хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар хэлж байгаа юм а. Одоогоор 3 орны парламентын спикер 6 орны дэд спикер хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ. Тухайн орныхоо парламентын байрлж яадаг тэр парламентын орнд зохион байгуулалтыг уламжлалтай байгаа. Тэрний дагуу бол манай энэ удаагийн уулзалт бол төрийн ордонд 4 сарын 21-ний өдрөөс 23-ны өдрөд зохион байгуулалт явах юм аа. За 9-р уулзалтын сэдвийг бол Аз Европын парламентын түншлэлийн ассамблех үүрэг ороод гэсэн сэдвээр зохион байгуулалтанд энэ удаагийн АСМ уулзалт бол 20 дахь жилээр зохион байгуулагдаж байгаа ийм байгаа. Тийм учраас энийг бас онцолж үзээд за энэ парламентчдын түншлэл нь бол энэ АСМ-д ямар үүрэг бариад үүсэж байгаа сэдвээр бид нар ярихаар төлөвлөсөн. Энэ удаагийн уулзалтыг АСМ Аз Европын парламентын гишүүдийн үүрэг оролцоо сэдвээр зохион байгуулах юм а. Уулзалтаар улс төрийн эдийн засаг нийгмийн соёлын хүрээнд дэх парламентын үүрэг оролцоо хамтын ажиллагааг голчлон хэлэлцэх юм а. АСМ-ийн өмнө 9 уулзалтын эхлэл гэдэг утгаараа энэ удаагийнхын томоохон ач холбогдолтой гэдгийг АСМ-ийн бэлтгэл ажлын албаны дарга баясгалан онцолсон. Учир нь Аз Европын уулзалтаас гарсан үр дүнг АСМ-ийн үеэр танилцуулна. Ингээд АСМ-ийн уулзалтын дараа гарах тунхаг томоохон орон зайг эзлэх юм а. За нийгэм соёлын асуудлын чиглэлээр салбар хуралдаа явахаар бид төлөвлөж байгаа. За салбар хуралдаануудын талаар бид нар АСЕП-ын өөрийн гэсэн яг дүрмтэй байдаг. Тэр дүрмийн дагуу бол бид нэр 3 сарын 31-ний ихэд энэ хуралдаанд ямар сэдвүүдээр оролцох юм бэ гэдэг асуудлуудаар төсвийн баримтчдуудаараа бол санал авахар хөгжүүлсэн байж байгаа. Монгол улс АСМ-ийн дээд түвшний уулзалтанд нарийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хийж байгаа юм а. Тухайлбал уулзалтыг зохион байгуулах ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллаж байгаа. Үндэсний зөвлөлийн дэргэд 6 ажлын хэсэг бэлтгэл ажлын алба, улс орнуудын хариуцсан ажилтнууд томилогдсон ажиллаж байгаа юм а. Мөн зохион байгуулалтын үйл ажиллагаанд туслах сайн дурын мянган ажилтан бэлтгэж, хувийн хэмшил төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа оролцоод хангахаар ажиллаж байгаа талаараа албаныхан мэдээлсэн. Өдрийн тойлд уян мэдээллээ.